Сайцгаана уу? Намайг хоёрын төвшин заяа гэдэг. Би Дангааны сайшаан сум төрж өссөн. Миний багын мөрөөдлөө Солонгос улсад сурах одоо тэндээ ажиллаж амьдрах байсан. Тэгээд Солонгос явахын тулд Топконо шаардчихсан. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд Дангааны сайшаан сумд амьдарч байгаад 12 дордог жилд Улаанбаатар руу шилжиж ирсэн. Миний мөрөөдлөө биелүүлэх хамгийн эхний алхам бол Топконо авах байсан. Топконо авахын тулд сургалтын төвд явж өөрийгөө сайжруулах байсан. Тэгээд тэр сайжруулах хамгийн гол төлөв маань нарийн гарц сургалтын төв байсан. Топик хүүхдүүдийн групп гэх Facebook групп байдаг. Тэгээд тэндээс хамгийн топик сайн бэлддэг сургалтын төвүүд гэдэг ингээд маш олон хүмүүс асуусан байдаг. Тэгээд тэр болгон дээр нарийн гарц хамгийн түрүүнд явж идэг. Би нэг 2 3 сургалтын төв тооцоглоод тэгээд юужсэн хамгийн түрүүнд нарийн гарцд яваад үзье. Очиж зүгээр мэдээлэл аваад үзье гэж очсон. Анх орсон цагаас эхлээд маш гоё уур амьсгалтай, маш гоё багш нар хүлээж авч исэн. Анх Солонгос хэлийг бол би өөрөө сурж исэн. YouTube-ээс бичлэг үзээд анхан дундчны төвшнээ бол өөрөө олж авч исэн. Тэгээд яг Топконо авахад тактикийн анги надад хэрэгтэйсэн. Мэдээж багш бол маш хэрэгтэйсэн. Тэгээд багшаас гадна энэ сурах бичиг маань надад маш их нөлөөлжсэн. 2 жилийн хугацаанд яг карантины үеэр Солонгос хэлийг өөрөө сураад нарийн гарт сургалтын төв сар хагасын хугацаанд яваад 4-т тэнцээ. Топконо авахад бол сургалтын төв маань маш их нөлөөлсөн. Тэгээд энэ дундаас бол сурах бичиг цаанаасаа өгдөг нь маш их таалагдсан. Сурах бичиг дээрээ дан ганц ингэж ажиллах тест биш, доор нь ингэж цэцлэх ёстой өгнүүдийн тэгээд бүр зүүр цэцэн өгнүүд гээд бүгдийг ингээ өөрөө орчуулад тэгээд тэрийг ингээ цэглээд явах тийм гоё ном байсан. Тэгээд багш нараа нас хүүхд болгонтэй ингэж тулж харьцаад тэгээд энэ хүүхд яг ямар юм дээрээ сул талтай байна. Тэрийг ингээд олоод тэгээд чи энэ дээрээ ажиллавал ингээд өндөр оноо авах боломжтой гэсэн гоё зөвлөгөөнүүдийг маш их өгдөг. Тэгээд хамгийн сүүлд сургалт тасны дараа одоо цаанаас нь өгсөн өгнүүдийг ингээд цээжлүүлж ингээд явуулдаг. Тэр системүүд надад маш их таалагдчихсан. Магадгүй энэ нь оноо авахд маш их нөлөөлсөн байх гэж бодож байна. Яг ингээд сургалтын төвд явхаас өмнө болохоор би ер нь чадах юм уу дөө, бүр 3-т тэнцэх юм уу дөө гэж бүр бодож исэн. Шантрах уу ялна гэж маш их байсан. Тэгээд одоо хүүхдүүд ч гэсэн тийм мэдрэмж маш их төрж байгаа гэж бодож байна. Тэгэл ингээд сургалтын төв рүүгээ ороод ингээд багш нартайгаа гоё танилцаад намаа авах үед ингээд бүх юм ингээд амар гоё цоо шинээр эхэлж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж исэн. За цаашаа миний төлөвлөгөө бол Солонгосын ихтэй сургуульд тэтгэлэг аваад явах байгаа. Тэгээд одоогоор бол материал бүрдүүлэлт дээр явж байгаа. Тэгээд өнөхөр ногоор очиод бол эхний 1 жил өнгөө сурах боломжтой байгаа. Тэгээд мэдээж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх, тэгээд дуустлаа шантрахгүй явах ийм зорилготой байгаа. Тэгээд энэхүү сургалтын төвд ирээд нациг та нарт ч гэсэн ийм боломж байгаа шүү гэж хэлмээр байна. Баярлалаа.